Баянгол дүүргийн 25 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган эргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 25 дугаар хороонд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Явган хүний зам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршил 3500 м2 явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 25 дугаар хороонд энх тайвны үргэн чөлөө дагуух явган хүний замыг боржин буюу байгалийн чулуугаар сольж шинжлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Мөн Голден парк хотгоны орц гарц явган хүний зам дагуух хашаа хайлсыг суйрлуулав. Фасад дулаалга. Нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 25 дугаар хороонд Авзаг 10-А байрны гадна 345 м2 фасад засвар гадна өнгөлгөөг хийж гүйцэтгэлээ. Цахилгаан шат. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 7 хорооны 7 байрны цахилгаан шатыг засварлан шинжлэх ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 25 дугаар хороонд Голден парк нэг хотгоны 106 дугаар байрны 1-р цахилгаан шатны засвар шинжилгээний ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар, Голден парк нэг хотгоны 103 дугаар байрны цахилгаан шатыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус засварлан шинчиллээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.